come back strong, trying to stay on redemption road. I try to rise, maybe used to cry, redemption road. За сайн байцгаана уу? Ийхүү манай ээлжит нэвтрүүлгийг эхэлж байна. Шударга ёсны хууль. Философийн хувьд үрдийн сэдэв болдог. Улс төрийн хувьд арчилсан нийгмийн төлөө тэмцэх мөнхийн үн төслөл болдог. Доктортой хөгжил 17 зорилго, 196 зорилт, 244 шалгуур үзүүлэлт, шударга ёсны хэмжүүр бол тоо заагдсан тэмдэглэл болж замхраж гүйцэнэ. Монголд 30 жил хоёр намын хөтөлбөр ирээн цаас болж замхарсан. Санаж байгаа хүн алга. Арчлын эхний жилүүдэд олон улсын байгууллагын хүчин чармаалтаар 360 гаруй төсөл орж ирсэн. Нийгэмд бодит өөрчлөлт авчирсан боловч шударга бус байдал, тэлсэн хар шунал, төсөл бүрт гараад үрсээр үр дүн үзүүлэхэ байлаа. Боловсролын салбарт олон улсын төсөл хязгаарч тасрахгүй. Учир нь боловсрол. Боловсрол хаана байна? Тэнд байнга төсөл өрнөж байдаг. Түүнд хар шунал хизээний амтаршаад үүр гаршсан. Энэ жил циклэрээ явдаг бүхий л төслүүд шинээр бүрдэх юм. Түүнд хизээний таагүй хар сүгдэр бүрэн хийсэн байгаа. Захирлуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулах нь элбэг, түгээмэл одоо бүр стандарт болсон. Төсөл байх юм бол хизээний захирлууд. Их сургуулийн багш бэлдэх ерөнхий сайдын тогтоол хүртэл захирлуудын оролцоотой ажлын хэсэг болдог. Энэ ажлын хэсэг хизээний байгуулагдсан. Альтернатив гарц гэдгийг огт дуулаагүй, огт сонсоогүй, сонссон дуусан ч сэтгэл гаргадаггүй. Захирлуудад үйлчилдэг яамтай. Учир нь захирлуудыг нам томилдог, захирлууд өөрийнхөө аймгийн төлөөлөгчдийг төлөөлөлтөд томилдог. Тэгэхээр аймгаас ирсэн боловсролын шалгуургүй хүмүүс төсөл гаргах юм бол томилсон захирлуудаа оролцуулдаг. Дэлхийд дахина 200 гаруй улс орн оршин тогтнож байна. Ямар ч улс тодорхой хэмжээгээр өөрийн орны эрх шигийг хамгаалах гадны орнуудтай харилцдаг. Аз болж Монгол улс дэлхийд тэргүүлэх эдийн засгийн үзүүлэлттэй хамгийн хүн амтай богино хугацаанд өсрөнгүй хөгжлийг бүтээсэн 5 хушууны 3 нь Монгол соёл, угсаа гаралтай шууд холбоотой улс байх ба бидэнтэй 20 тэрбум Америк долларын арилжаа босгох зорилт томьёолсон байгаа. Хойд хөрш холбооны 22 субъектийн 11 нь Монгол соёл, угсаа зан зашил нэгдмэл улс үндснээс бүрдсэн байдаг ба тэд 25 тэрбум Америк долларын худалдаа эргэлтийг бүрдүүлэх хүсэлттэй байна. Манай хоёр хөрш хоорондоо 100 миллиард долларын эргэлтийг их хөнгөн хийждэг. За энэ сэдв телевизээр уулзалт бүрээр бид нар яг энэгээ улам задрах тул энэ удаа үгээр хязгаарлая. За хөгжлийн гарцаар хойд хөрштэй бид нар 8 аймаг, урд хөрштэй 8 аймаг хэл залгадаг. Анхаарал энд, ердөөл энд. Хойшоо 8 аймаг, урагшаага 8 аймаг. Хөгжлийн хэлхээ энд харагдаж байна. Шийдэл, цагийн байдлыг хэллээ. Тэгвэл шийдэл нь хойд хөрштэй хэл залгаа 8 аймгийн хөгжлийн төлөөлөл нь Орос Монголын болон Монгол Оросын найрамдлын нийгэмлэг байх нь гарцаагүй. Урд хөршийн 8 аймгийн хөгжлийн төлөөлөл нь Монгол Хятадын 8 нийгэмлэг бүрдчихэд байна. За Монгол Хятадын найрамдлын нийгэмлэг 8 дахь нь энэ жил бүрдэж байсан. Энэ юу өгүүлж ийн гэхээр Монгол Оросын найрамдлын нийгэмлэг
арай илүү санаачлагтай, арай илүү ажиллагаатай дахиад нэг нийгэмлэг шаардагдаж байна гэдгийг өгүүлж байгаа. Одоо байхаа түүхэн эрен үеийг аваад явж иж болох юм. Шинээр байгуулагдах нь хөгжлийн асуудалдаа шуурхай орох хэрэгтэй байна. За ингээд доктортой хөгжлийнхаа 17 зорилт руу оръё. Энэний өмнөх нэвтрүүлэгт бид 8 хүртэл нь явсан. За доктортой хөгжлийн 9-д найдвартай дэд бүтээц хүртээмжтэй доктортой аж үйлдвэрийг хөгжүүлэх, инновацийг хөгжүүлэх, дэмжих гэж тусгасан байдаг. За одоогоор 21 аймгийн 16 нийслэлтэй хатуу хвчлэлтэй авто замаар холбогдож мөн хамгийн хямд интернет ашигладаг гэдгээр тайлан тусгагдсан байна. Хөгжлийн энэ заалт нь хамгийн өргөн хүрээний тусгалтай баймаар Монгол хоёр том зах зээлийн дунд гэдгээр Монгол улсыг хизээний сонирхсон улс орн байдаг. За тэрэн дотор бидний харилцаа их сайтай Вьетнам ордог, Филиппин улс орж ийн, Индонез, Таиланд. За эдийн засгийн хүчин чадлаараа байнга өсөн тэмүүлэл хүндэртэй энэ дөрвөн улс орн Монголын байршлыг их сонирхож байгаа. Улс орон орж ирснээр эдгээр улс орон орж ирснээр ажилгүйчүүдийн тоо хэдийнэ алга болно. Бид ердөө 40 мянган ажилгүйчүүдтэй. Монголын бүхий л тооны үзүүлэлт 40-50 мянга хоёрын хооронд явагддаг. 40 мянган хүн ажилтаа зүгээр ч нэг ажилтаа болоод зогсохгүй өндөр цалинтай ажлын байр нэмэгдэх юм. За ийм таатай боломж, ийм таатай бодит нөхцөлийг хинч санаачлахгүй байна. Хэний ч анхаарлыг татахгүй байна. Нам гэдэг бол ердөө л энэ. Хувиа бодсон, намаа бодсон, ээлжид сонгуула бодсон байдаг болохоос биш Монгол улсын хөгжлийг бүхэлд нь тэр дотроо ажилгүй хүмүүсийг ажилтаа болгохыг хинч тооцоолохгүй байна. Хинч бодохгүй байна. Тэр цаг иржээ. Бид реформыг хөдөлгөнө. За 10-д нь улс орны дотоодын болон улс хоорондын тэгш бус байдлыг багасгах. Энэ заалтын биелд тэгш боловсролын хүртээмж, тэгш эмчилгээний хүртээмж, санхүүгийн зохистой хуваарлалт зэргээс хамааралтай. Бүр шууд хамааралтай. Social security нийгмийн даатгал. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Францын Social Security-г эрүүл мэндийн тэргүүний системээр тодруулсан байдаг. Бид дэлхийн хэмжээний Social Security нийгмийн даатгалын тохируулгыг Монгол улсад хэрэгжүүлэх цаг нь иржээ. Энэ тийм их хүндрэлтэй асуудал ердөө биш. Эмнэлэг, эмчилгээний үйлчилгээ, эмийн зохистой хуваарлалт, эрүүл мэндийн нэгдсэн бодлого зэрэг нь боловсролын хүчирхэг мэдээлэл болж буй. Эрен цагт нийгмийн даатгал, тэр дотроо эмчилгээний даатгал орчин үеийн мэрэгжлийн тохируулга шаардлага учраа нам гээд улс төрөөс ангид байх салбар гарцаагүй мөнөөс мөн болчихлоо. За ингээд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ улс төрөөс ангид, намаас ангид байхад бид дэлхийн хэмжээнд хүрэх 8 жилийн л асуудал. Улс хоорондын тэгш бус байдал нь нийгмийн даатгал, түүний дотор пенсний фонд бүрдэлт гарцаагүй мөн. За хуваарлалт, нөхөн бүрдэлт гэдэг индексаар тооцох аргачлал гэхээсээ илүү Монгол улсад ноогдол, оноолт, шатлал зэрэгт оршино. Учир нь бид индексээр пенсийг тооцох нь хизээч ахиу, хизээч үр дүнтэй байж чадахгүй учраас бид тис ондоо гаргалгаанд хэрэглэх шаардлага бүрдэж байна. Монгол улс бүхий л чармаалтыг хоёр хөрш орноос холд авсан пенстэй байснаар эрхэмсэг Монгол оршихуй бодит бахархал болно. Эх орны мөн чанар үнд. За бодлогын хүчин чадал нь үнд байх юм. Нийтийн алба гэдгийн тэтгэврийг наашин татаж 45-аас 50 нас болгож тэтгэврийн арилжааны фонд өгүүлэгдэж байгаа. За энэ сэдвийг бид их бодитоор задлан ярих болно. Ингээд эрхэмсэг Монгол оршихуйн мөн чанар нь энэ пенсний фондонд байгаа юм. За доктортой хөгжлийн 12-д хариуцлагатай доктортой хэрэглээ
болон үйлдвэрийг дэмжих гэж орсон байдаг. За энэ хэсэгт манай тайланд хог хаягдлын тухай өгүүлсэн байдаг. Дахин боловсруулах, за энийгээ эрчим хүч болох гэсэн сэдэв болох хэрэгтэй. Доктортой хэрэглээ гэсэн англиад else, за энэ түүхийн эднээс бий болох шил, барилгын шил, топи байдаг, шилэн топи. За шилэн блок гэж ярьж болно. Машины шил, техник хэрэгслийн шил орж байгаа. За энэ нь Монголын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлэх тал гарцаагүй мөн учир нь Хятадын тэр бумтан эхний 10 дотрын судалгааг бий хийсэн. За энэ салбарын төлөөлөлд Хятадын хамгийн том шинэлэг хүмүүсийн тоонд энэ шилний үйлдвэрийн эзэд ордсон байна. За мөн түүнчлэн Хятадын хамгийн чинэлэг эмэгтэй түүхийг судлаад үзсэн. Энэ дугаарын нэгд орж байгаа эмэгтэй шилний үйлдвэрийн эзэн байдаг. Монгол 33 говьтой элсээр дүүрэн. За бид элсээ ухаж мөрөн гол татна. Энэ угсан элсээ бид шил болгож чадах юм бол энэ бол Монгол улсын хамгийн том боломж. Дарцаагүй доктортой хэрэглээ. Зорилтын 12-д хариуцлагатай доктортой хэрэглээ гэж заасан байгаа. Тэгэхээр энэ доктортой хэрэглээ бол гарцаагүй шил болж байгаамаа. 12 дугаар зүйлийн энэ зорилт чинь хариуцлагатай доктортой хэрэглээ гэдгийг би дахиад 3 дахь давтаж хэлье. За энэ үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг нь бол хог болгож тайланд дурдсан шиг юм биш. За энэ бол гарцаагүй төсвийг бүрдүүлэх, хүчирхэг хэрэгслээр солих. За хариуцлагатай гэдэг үгэнд нь Монгол улс нисдэг машин үйлдвэрлэх зорилтыг биелүүлэх хэрэгтэй. Учир нь Монголд мөнгөний хамаг их валютын гэж хэлье. Валютын урсгал бол машин болж хувираад байгаа. Ингээд өөрсдөө нисдэг машина хийж чадах юм бол валютын урсгалыг зогсоож, за мөн валютын нөөцийг өргөн болгох, өгөөжтэй болгох хэрэгсэл нь шилний үйлдвэрлэл. За ингээд энэ тавьсан шударга ёсны хууль номноос нэг хэсгийг энд дурдъя. Их үйл хийхээр зориг шулуутсан хэн боловч дэвчин туулах цаг үедээ тулгардаг. Аль ч үеийн түүхэнд байдаг гэж номонд өгүүлсэн байна. За монголчууд хотол олноороо яг энэ үеийг дэвчин туулаж байгаа. Шунал, дэмэрэл, мунхаг, чадваргүй гэж юу болохыг илтээр харсаар байна. Бүхий л ажил өрнөл, хоосон орон зай. Үр дүнгүү, хинээрхэл, боловсролд, эрүүл мэндийн салбарт тодоос тод илэрсээр. Бэлэг ухааны өнцгөөс хайр, шударга ёсыг харах нь хөршөө хайрлна гэдэг нь нэлээд хэцүү, бас л чухал зүйлийн нэг гэж энэ номонд өгүүлсэн байна. Эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхий дээр байхгүй Чингисийн сургаал, за сууд хөгжлийн эхлэлийг бүрдүүлнэ. Хоёр хөршийн найрамдлын нийгэмлэг квотоор их хуралд сонгогдох парламентын төлөөллийг дэлхийд анх төлөвшүүлэх их үлс Монгол улсад оногдож байна. Хувь хүний шударга ёсны хэмжүүр болсон шунал, уур хилэн, мунхаг, бие тоох, хардах, тэрсүүд үзэл гэх 6 том нүглийг энэ номонд өгүүлжээ. Ингээд зөв хөгжлийн талаар дурдахтаа үндсэн хуульд эргэнд хүлээлгдэх биш, эрх мэдэл бүхий иргэд үндсэн хуулиа зохиох ёстой гэж гол санаа энэ шударга ёсны хууль гэх номонд өгүүлсэн байсныг яг энэ шатлын энэ үеийн манай хөгжилтөө гайхалтай уялдаж байгаа юм. Руководить – это значит не мешать хорошим людям работать. Дахиад нэг дурдатгая. Руководить – это значит не мешать хорошим людям работать. 1973 онд Сергей Петрович Капица «Жизнь науки» номоо хэвлүүлсэн байдаг. Тэрээр 39 жил дараалан очевидное невероятное. За миний үеийнхэн энэ нэвтрүүлгийг санаж байгаа бах. Ихэд сонирхолтой шинжлэх ухааны танин мэдхүүн нэвтрүүлэг. За энэ 39 жил дараалан хөтөлсөн. Человек отличается от животного только наличием культуры. За энэ үгийг би ихтэйхэн тэмдэглэж авсан.
За энэ бол амьдралаар нотлогдсон зүйл. Человек отличается от животного только наличием культуры. За энэ дээр нэмж хэлэхэд уважение женского пола гэж байна. Тэгэхээр хүн амьтнаас соёл иргэншлийн дадлаар ялгагддаг. Соёл иргэншил, соёлтой байх, амьдралын хэмнэл нь эмэгтэй хүнийг хүндлэхэд оршино. Sustainable development буюу тогтвортой хөгжил. За sustainable гэдэг үгээ аваад үзэх юм бол энэ хоёр тайлбараас бүрддэг. Эхнийх нь able to be maintained at certain rate. За энэ тодорхой оноолтонд хүрэх, рейтинг тогтоох, индекс заах, байр эзлэх. За жишээ нь англи хэлний сургалтаар Монгол улс Аз тивдээ хамгийн сүүлд ордог. За энэ бүр тодорхой болсон. Уул манай хойно хоёр орн байсан. Лаос, Камбож. За ингээд Лаос, Камбожийн сургалт дээшээ болоод, өрнөлт өргөн болоод, аргачлал нь орчин үедээ ороод, ингээ Монгол ганцаараа хамгийн сүүлд тодорсоо. Хэдий тийм боловч миний явуулдаг хөгжлийн инженерч клубын сургалтын оноо 2 жилийн өмнө TOEFL оноо 87 болож бид нар Азтай тэргүүлж байсан. Миний хувьд бол энэ хангалттай сайхан үзүүлэлт би түүгээрээ бахархаж байсан. За гэтэл бие даалт эрх чөлөө гэдэг хүчрхэг зүйл бол хэмжүүр байдгүйг харууллаа. Ингээд бид одоо дундч оноо 102 гэдэг нь дэлхий тэргүүлчлээ. За энэ хүчин зүйл нь ердөө л бие даах. Эрх чөлөө ийм хүчтэй байна. Арчил гэдэг нь эрх чөлөөний хэмжүүр. Сонголтоо хийсэн, эрх чөлөөгөө олсон, зориг тэмүүлэлтэй хүн бүтээгч байхын тод яруу жишээ манай хөгжлийн инженерч клубын үзүүлэлт гарцаагүй мөн. Одоо оролцсон хүн болгон ийм үзүүлэлттэй байгаа учраас хүн болгон ментор болж байгаа. Тэгээ ментор болно гэдэг чинь бусдад үлгэр дуурайл болж байна. Би чадсан бол эрхмээ та чадна гэсэн үг. Энэний дараа коуч байх, дасгалжуулагч байх, яаж чадсан, ямар аргачлалаар явсан гэдгийг бенчмарк хийдэг. За тийм учраас бид багш бэлтгэх хөтөлбөрийг 100% үр дүнтэй хэрэгжүүлж чадж байгаа. За энийг sustainable гэж байна. Тэгэхээр доктортой хөгжлийн гол зорилго нь энэ байх нэ. За хоёрт нь аваад үзэхээр able to be upheld or defended. За энэ үгийг чинь uphold гэдэг нь бол conform or support гэдэг үг. За хоёр дахь санаа нь бол тэгэхээр maintain defended гэдэг. Энэ нь болохоор тодорхой түвшинд хүргэх зовнилгүй хөгжил гэж хэлж болох юм. Зовнилгүй хөгжил. За тэгэхээр sustainable гэдэг нь бол яг тогтвортой хөгжил гэдэг үгэн дээр буухгүй хэдий боловч Монгол дээр ингээ орцсон учраас одоо тэрүүгээр нь л явнаа. Хэдий тийм боловч бас ялгаа бий. За хөгжил бол зовнилгүй тодорхой хэмжээнд байх ёстой. Чиний хүсэж исэн, зориг тавьсан, хүрий гэсэн хэмжээндээ хүрэх энэ хөгжлийг л sustainable гэж байна. Тэгэхээр энэ хоёр тайлбарын эхний хэсэг нь байна. Хоёр дахь нь бол хамгаалах, сэтгэл зовхгүй байх. Эхнийх нь бол тодорхой заагдсан хэмжээнд хүрэх. Тэгэхээр sustainable гэдэг үг нь бол эхний тайлбар дээр орж ин гэсэн үг ээ. За sustainable development it has three main pillars. За гол суурь нь pillar гэдэг нь бол аливаа юмныг суурийг хэлдэг, барилгын фундамент гэж хэлж болно. За ер нь бол суурьтай. Тэгэхээр гол суурь нь economic, environmental and social. За энийг өөр үгээр аваад үзэх юм бол people, planet and profit. За энэ байдлаар нь дэлхийн улс орон борон дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 200 улс орон ингэж нэгдэжээж хөгжлийн түүхэнд анх удаага нэгдмэл ийм төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг байнга ирж сонирхдог. Ингээд энэ жил манад Аз твийнхэн ирээд шуулаад явлаа. Тэгээ энэ дээр гол асуудал нь бол human capital insights. За энэ л их чухал. Хүний капитал нь боловсрал гарцаагүй мөн. Тэр дундаа насан туршийн боловсрал. Боловсрал нь бол насан туршийн. Чанартай боловсрал хөрөх чадвар. За яг үүнийг бид 19 жил явуулаад чанартай боловсрал нь ямар хөрөх чадвартай гэдгийг бид харуулж чадсан. Энэ чанартай боловсролын үр дүнгээр үзүүлэлтээр мөнгө авч тэтгэлэг авч явж байгаа сурагчдын тоо эдүүгээ хальж өгсөн бэ дарааны тоог дахиж давтах болно. За боловсрал нь хүн байх танин мэдхүйн баясгал. За тэр нь science, бодит үнэн, за үнэн бүрдээгүй хэсэгт философийн аргачлал.
Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл. Учир нь боловсрол нь бие дааж сурах сонголтод хүргэдэг. За бие дааж сурах хүн бие дааж ажиллах нөхцөлийг сонгодог. Бие дааж ажилласан хүн бие дааж амьдрахдаа бусдад дэм болдог. Дэм болох тэр шатлал нь sustainable development. За доктортой хөгжил гэдэг нь бол бие даасан хүний бусдад дэм болж байгаа үйлдэлийг хэлж байна. Боловсрол нь өөртөө хэрэгтэй байх. За энэ төрөнд уншиж чаддаг байх. Академик орчин гэдэг нь унших өргөн орчин гэсэн үг. Унших материал ихтэй, унших мэдээлэл ихтэй гэсэн үг. Эргэл зээгүү, магадгүй, магадлал өндөртөө, мадаггүй гэж бид нар ярьдаг, ойлгосон байх. За бичих форматын технологи байдгийн адил унших технологи явц авсуудаг. За ихэнх бичмэл бол ялангуяа судалгааных бол тезисээр явдаг. Тезисээр явж байгаа судалгааг унших, ойлгох технологи тодорхой байдаг. Бичих, унших, ойлголцол хүнд нэгэн чухал. Учир нь боловсрол бол ойлголцол. За гарах үр дагавар нь оноолт зэргийг хүүрнэлттэй нь буулгах чадвар юм. Sustainable гэдэг нь бол бие хэмбэ гэдэг шатлалд хүрэх liberal art буюу Монгол Улсын их сургууль үүнийг чөлөөт мэдлэг гэж орчуулж буулгасан байдаг энэ жил. За энэ хэсэгт хүртэлх боловсрол нь үннийг олох ухаан. Үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Байгалийн шинжлэр оршин тогтнолоо олж гин, нийгмийн шинжлэр оршин тогтнолоо ойлгож байна. За тоолол орон зай. За энэний гайхалтай нэг шалгуур нь бол TOEFL байдаг. За TOEFL бол тооллыг логик гэдэг өөр нэгэн шалгуураар авчдаг учраас хүний оюунлаг байдал, хүний ёс зүйн асуудал энүүгээр бас дэлгэгдэж чаддаг. Тэгэхээр гол дөрвөн шалгуур бий. Хүний бичснийг уншаад ойлгочих, хүнд бичээд ойлгуулчих, хүмүүсийн ярьж байгааг сонсоод ойлгочих, хүнд яриад ойлгуулчих. Боловсрол нь өөрийгөө танин олох. Хүн бүр авьяастай учир өөрийгөө мэдэх, өөрийгөө нээх зэрэгт эрх чөлөө амин сүнс гэсэн үг. Эрх чөлөө эрхэм үг. Эрх чөлөөтэй хүн л сонголтоо бий болгодог. Сонголтоо хийх нь тодорхой хэмжээний эр зориг шаарддаг. Эр зориг гаргаж сонголтоо хийснээр зорилго тодордог. Энэ бүхнийг PISA бүрдүүлдэг. За эдийн засгийн хамтын ажиллагааны 72 одоо энэ тоо нэмэгцээр байгаа. 15 насны залуусаас унших, science, математик гэдгээр сонголтоор за энэ бол аль бодлого биш, заавал бүгд өгөх ёстой биш. Сонголтоор Монголд байдаг шиг компанид ажиллах биш, эсэлтийн шалгалт гэж бүгдийг хамруулж бол хизээж таарахгүй. Монгол таагүй юм айгүй хүчтэй үргэлжилдэг. Энэ бүгдийг зогсоох болно. Энэ хүртэл sustainable development явж байна. Тэгэхээр өөрийнх нь хязгаар нь бол бие хэмбэ гэдэг хүртэл дэлхийн нийтээрээ нэг л хэмжүүрээр явж байна. За тэр нь дахиж хэлье. Унших чадвартай байх, үннийг ойлгодог байх чадвартай. За үнэн бол сайенсаар гарна. Түүнээс шашин, бурхан, за түүнтэй ижилсэх хөх тэнгэр ч юм уу, хайрхан уул ч юм уу тийм байдлаар гарахгүй. За үнэн бол шинжлэх ухаанаар. За ингээд математик, орон зай, probability, statistic гэсэн хоёр хүчирхэг хэсгээс бүрддэг. За энэ бол манай дээр огт хөгжлийн өрнөл аваагүй удчлаа. За дэлхийд даяар PISA-г 560 оноо өгж байгаа. 800-аас. Ингээд дэлхийн 72 улс орон оролцоод хамгийн сүүлд Сингапур математикаар 560 оноо авсан. Энэ юу өгүүлж байна гэхээр public ч вэ, private ч вэ, монголоор ярих юм бол төрийн сургууль байна уу, хувийн сургууль байна уу, гүнзгий хийсэн сургууль байна уу, их сургуулийн дэргэдэх лицей байна уу, хамгийн дээдлийн оноо дэлхийн хэмжүүрээр 560 байна. За 800 хүрэхэд хүн өөрөө чармаах юм бол 800 төрдөг гэдгийг л ойлгуулад байхад Монгол улсад 800 оноо авчдаг 1-2 хүн сургуулиас тодроод байна. Энэ юу өгүүлж байна? Шалгуур тохируулга олоогүй байна. Шалгуур худлаа үзүүлэлт гаргаад байна гэсэн үг. За ихээр үзүүлэлт бол бие даасан чармаалт гэдгийг тов тодруу үзүүлээд байна. За энэ бол sustainable development. Гэхдээ sustainable development 800 биш 560.
бид институтын хөгжлийн оргилыг л олж тогтоож байгаа. Оргил нь 560 хувь хүн институтаас хүчтэй байгаа. Тийм учраас Human Capital Insight нийгэм дэх хүний хүчин чадал гэдгийг ойлгуулж байгаа. Нэг хэмжээр бол Sustainable Development. За ингээд тэтгэлгийн мөн чанар манайхаар аваад үзэх юм бол бүтэн 16 жилийн хооронд 643 хүүхэд Америкт тэтгэлэг авчээ. Зөвхөн Америкт. За энэ бодох юм бол жилдээ 40 бол таарж байгаа. Бид тогтмол жилдээ 60 хүүхдээ сургаж исэн 20-ын тоо энд орохгүй байгаа. Гэдг нь юу гэсэн үг вэ гэхээр би нийт тоог илтээр бодлогоор их доогуур гаргаж байгааг бас тусгаж авна уу. Нодлон гэхэд манайх хамгийн хавчилттай жил байсан 37 хүүхэд төгснөөс нэг ч хүүхэд элстийн шалгалт ороогүй гэдэг нь бүгд 100% тэтгэлэг авах итгэлтэй байгаа тэр. Учир нь оноо 87-оос дээш гарсан учраас тийм итгэл сууж байгаа. 87-оос топ 100 сургуулийн тэтгэлэг эхэлдэг. Бид тун удахгүй Jeffersonic Community College-ийг байгуулж байна. За Jeffersonic Community College байгуулснаар бид Америкийн биднийг сонсох хэн болгонд хоёр хүчрэх мессежийг өгж байгаа. Эхний мессеж нь бол бид Jeffersonic Community College манай сургуулиас Америк руу явж байгаа улсууд бол бага орлоготой гэр бүлийн төлөөлөл гэдгээ ойлгуулж байгаа. Хоёрд бол бид шууд 3 дугаар курсээс орноо. Учир нь бакалаврт үзэгддэг 120 кредитийн 60 кредитийг бид хэдийнэ гүйцээсэн бөгөөд үзүүлэлт ийм өндөр гэдэг ийм хоёр мессежийг өгөхийн тулд Jeffersonic Community College-ийг байгуулж байгаа. Өөрөөр бид манайхаас төгссөн сүүлийн 5 жилд хүүхэд болгон сургалтын төвд багшлаад байгаа учраас багшлах боломжийг нээж өгч гин гэсэн үг бай. Human Capital Insight. Хөгжил нь бол хүн хөгжлийг бүрдүүлэгч. Сургалт нь Critical Thinking, Problem Solving. Critical Thinking гэдэг нь хүн өөртөө ашигтай байх, өөртөө наалцтай амжилтанд хүрэх бүхий л аргачлалыг өөртөө холбож бодохыг хэлж байна. Тэгэх юм бол асуудлыг шийд. Critical Thinking, Problem Solving-ийн дараах хүчрэх гаргалгаа нь Creative Thinking, бүтээч сэтгэлгээ. За ингэжээч хүн иргэн болно, идэвхтэй иргэн болно, дэлхийн иргэн болно. Хүн тодрох хүсэлтэй. За 15 нас хүртэл тийм учраас хүнийг бүү тодруул. Тэгш хамаарал гэж үнийг хэлээд байгаа. Хэний ч битгий дүгнэ. Ангид 2 онцорлогтон байж таарахгүй. Нэг төсөлтийн хэмжээнд тодорсон 2 онцорлогтон байж таарахгүй. Та хэнийг ч битгий тодруул. 15 наснда анхныхаа шалгуурыг өгөх нь хүний хувийн сонголт. За яаж байсан сурагч төвтэй сургалт ингэж л явдаг. Сурагч төвтэй сургалтанд багш дүн тавихгүй. Зорилго нь нийцсэн байхад за тэр нь одоо манай сургалтаар аваад үзэхээр international олон улсын тэтгэлэг гадаадд явах. За энд бол итгэлээ олсон байх ёстой. Хоёрд би гадаадд явхад өгдөг шалгуурыг яг үзэж байна уугүй юу? Сургалт хаанч явагдах ёстой, хизээч явагддаг. За бид нар бол зунжингаа явагддаг, хаанч явагдаж болно. Нэг газар төвлөрдөггүй. Өдөр болгон өөр нэг газар. За энэ бол сурагч төвтэй технологи. Технологи бид дагж байгаа учраас ийм өндөр амжилтанд хүрээд байгаа. За сургалтын эзэн суралцагч өөрөө байна. Өөрөөр хэлбэл сурж байгаа хүн өөрийгөө л хэмжиж өөрийгөө дүгнэн гэхээс биш хэн нэгэн хөндлөнгөөс дүн тавихгүй. Суралцагч төвтэй гэдэг нь ганц дүнгээрч биш. За түүнд зориулж шалгуур зохиохгүй. Монгол улс дээр сургууль шалгуур зохиолж байна. За мөн үнэлгээний төвийн газар шалгуур зохиорж байна. Улирлын дүн гарахгүй. За энэ анги дэвших шалгалт гэсэн түмэн олон шалгалт байхгүй. Хүний эрхэмсэг байдлыг алдагдуулж үл таарна. Ямар ч төрлийн төрөм дийллийг сэтэж олохгүй. Сургуулийн талаас, багш нарын талаас. Сургууль нь хөгжлийн газар. Тэнд ийдэг харьцаа явах ёстой. Багш 2 шалгууртай. Өөрөөсөө бага насны хүнтэй ажиллаж чаддаг. Тэднээс гарах авирыг дэвчиж чаддаг. Түүнээс биш насных нь багаар өөрийнхөө нийгэмд эзэлж байгаа байр сууриаар түрэмгийлж, шалгаж хэн нэгний сайн, нийт олныг муу гэж хэрхэвч таарахгүй.
Энэ залуу хүнийг зоригтой байх, зоригтой байх сонголтонд их таагүй нөлөөлдөг. Ингээд нийтээрээ хамаарагдсан хүмүүсүүд болдог болохоос биш бие даасан амьдрах чадвартай байж чадахгүй байна. За Монголд энэ бол хамгийн том таагүй нөхцөл. Доктортой хөгжлийн 13-т уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагавартай тэнцэх. За 14-т далайн тэнгисийн нөөцийг хамгаалах, зүү зохистой ашиглах, 15-т нь хуурай газрын экосистемийг хамгаалаад орсон байдаг. Тэгэхээр 13, 14, 15-д Монгол улсад энэ нь яад тусах уу гэхээр дэлхийн нэг хэсэг дулаарж нөлөөлөд байдаг. За ингээд айсберг хайлаж далайн түвшин өсөж байхад дэлхийн нөгөө хэсэг ялангуяа Монгол улсад эсэн цөлжилт газар авсаар байна. За энэ хоёрын балансыг хийхин тулд Монгол улсад мөрөн гол татах нь дэлхийн эрх ашигтай нийцэж байна. Монгол улсын доктортой хөгжлийн онцлог нь үүнд байгаа. За энэ нь мөн 21 дугаар зууны сар том бүтээн байгуулалт гарцаагүй мөн болно.